Ян гинэ та нар тэр өр төлбөрийг чинь бид нар төлөх болж гин үү? Ер нь тэр могоо гэдгийг чинь бид нар ёроосоо барьж үзээгүй. Гар дээрээ барьж үзээгүй юм яаж төлөвлөх гээд байгаа юм бэ? Чиний тэр нөхөр чинь төлдгий байгаа. Ээж яг өдрийг их хөөгд ээ л та. Яахав дэ энэ юм хүмүүс зарч дуусаад үлчин штэ ээж. Та гайгүй яахгүй. Чиний тэр нөхөр чинь төлдгий байгаа. Чи тэрний хажуугаар загнаад ах юу эзэн? Чи зүгээр дуугаад байж үз. Чи тэр өнөөдөр галаач үлүү, бадраач үлүү, залуугийн хэлхийг сонсоо. Бид хоёр өдөө болтол улсад хөдөлмөрлөж дэвтгүүртэй гартлаа ажиллахдаа хүнээр говьчин нэрэмжнэрээ дуудуулж үзээгүй юм шиг. Чамаас л юм уу сонсч. Та нар ичээч ажил хийгээд багшлаад явж байхад амьдралаа өөдөн татахгүй инээ тэрэгээд байсан хаан энэ. Олоод ирсэн бүх юмыг та нар идэж угаад цустай эцтэй. Дооч! Хэн тэр чи ажилласаа гаргасан юм? Арван дөрөв гэргүй чадахгүй байж. Хохин л үз. Аваагийнх нь авъя жимаа гэд бид төлөх ёстой юм. Тайхгүй. Тэгчих ярихгүй ш. Тэгээд бас багш гээд байгаа юм аа. Тиймээс өрхөө байсан юм бол төвд үлдэх нь яасан юм? Өө ширэнд орж бүтлгүүтгтэйг адилхан өөдгүй нэг мосоо нийгмийн хог шааруудыг бэлддэг юм байгаа. За битгий соёрцгоо мэдүү яадгийг яваа. Зай чи мэдээ. Зай мэдүү харж байгаа. Зай чи. Ачаад мандаа басгаар битгий алхаараа чи. Ухаар болов? Харин утгагүй ухаарах байхаа. Ухаарад юм ярих болов? Цус харавчихсан хүн шүү дээ энэ чинь. Гэхдээ харина. За та би чавъя да. Хэрэг бүр болохгүй бол дуудлага өгөөрэй. За баярлалаа. За та нарч ёстой нэг сайн хүүхдүүд юм аа. Та нарт буян нэмнэ, буян нэмнэ. Настай хүнийг ингэж сайхан асрах гэдэг чинь юу гэсэн үг? Энэ тамждгаа чинь нилээд их хөрөнгөтэй мөнгөтэй хүн байгаа юм. Нөхөр нь далаа гэж нэг айхтар 8 байсан юм. Хэн мэдв? Юм танил мэдэгдэхгүй юм. Юм тай хүүхэ. Харин тэр юмаа чухам хаана хийсэн юм бол Сэн дээр ихч минь
Та харж хажуулаач. Хүн өвчтэй байхад чинь дэмий юм яриалах юм. Эго их ч н одоо ингээд дэмий болоо юм яриа сурчсан хүн байгаа юм. Хүүшээ нөгөө гал дээр цаагаар матгч явж байгаа юм чи. Хүүшээ хүмнээ. Хэрэг болвол ирчигээ дуудчихараа. За тэгээ. Гайг болно. Алин. Тамчдгаа. Хүдрээ. Хүүшээ хүдрээ. Тамчдгаа яач вэ? Хүдрээ. Алин хүдрээ басараа. Басарчтэй хүдрээ. Би тамчдгаа гарч болохоо яж байна шүү дээ. Гайхад бүргэлээчтэй бүдрээ. Яач вэ? Тамчдагч. Тамчдгаа. Бүх юм өнгөрлөө. Одоо яах вэ? Ханаас мөнгө. Уг нь би дахиад чадгалсан мөнгнөөс хэдэн төгрөг олдох болов гэж гордож байсан. Юу ч хэлэхгүй өнгөрөх юм байна. Ханаас мөнгө олох вэ? Ханаас. Таанчтэй. Чи яаж юм бодож чадчихна? Ганцгүй хүн гэхэд ажил явдал нь сайхан өнгөрлөө шүү.
Хүүхдүүд та нарын л ач шүү дээ. Үхээ. Тэгээд ухаарахгүй байсаар бол явчих уу? Ухаараагүй. Дахиад данжаад биднийг сүрши хөрөнгөтэй хожаа байсан. Тэр хөрөнгө нь тамж давгатай цуг газар дээр болгодсон байжээ хөрх. Та чинь ямар амар юм ярьдаг хүн бэ? Юм л бол хөрөнгө гээл өглээд ах юм. Гэр оронгоо бит хоёр торон гэрээ үлдээлээ. Тэрнээс илүү цаашлаад яах юм бэ? Юу наймаар байгаа юм? Би үнэн юм ярьж байдаг. Хэрвээ тэр хөгшин ухаарсан бол энэ тэнд байгаа юм а хэлж байсан билүү? Хэн мэдлээ? Одоогийн зах зээлд чинь хөрөнгө мөнгөгүй бол амьдрахад хэцүү л болчихоо. Тийм биз дээ. За, би явъя та. Өдрийг мөн боо. Өөрөө байгаа юм. Байгаа ба. Яг зөв. Өөртөө нууц. Уулзгүй гэсэн хүнтэйгээ гурав уулздаг гэдэг ч үний юм да. Бадрах. За тэгээд. Чигээр ахгүй байх гэж бодсон юм шиг үстэй аа. Үгүй би уг нь уулзъя гэж бодсон юм л да. Ерөөсөн ажил болдог бай. Бадрах. Найзаа. Аюул ба. Манай энэ сууж үйсэн айлын хөгшин өнгөрч хөлөө. Тэгээд ажил явдал нь өчигдрөл дуслаа л да. Уг нь найз нь чамтай уулзъя л гэж Уулзах гэсэн юм. харин тий. Мөнгөтэй болцсон бидтэй. Тэгвэл одоо өгчлөлт. Бадгаа цагаалга амсаач. Уулын бит хоёр Уг нь нэг хэдэн төгрөг байсан юм аа. Тэгсэн чинь эм тарай эмлэг сүлд нь ажил явдаг гэсэн байгаа тэгээд дуусчихлаа л да. Алив цаа гэдэг өгдөө. Найцаа. Чада байлтаа. Өгнөг шиг шинэ уддаг юм шүү. Айлтар ингэж муур холгоноо чөөцөж цаваад асаа юу. Хүүн өсөд байгаа шүү. За. Өгөнч удахгүй. Ээж аа хоёр өгнө гэсэн л дээ. Танаа дээр ээж аваагтай ч уулзсан. Үр хүүхд минь биш. Та нарыг тасарсан ч шиг юм яриад байна лээ. Чи давар хүүхд юм уу? Аа? За залууса. Төрийн хууль гэж юм байдгийн ч тийм. Аа? Өш. Болохгүй бид шарамч шармахтаа чи хатаач чадна шүү. Би хийсэн амдаа хүрдэх хүн шүү. Аа? Өш. Та нартай заваарч цаваал ойлгосноо. Аа? Ууца тэр мөнгөг л өгөөд. Өгөхгүй би өөрөөр ирж чадна шүү. Ойлгосноо? Аа? Та. Одоо яана хөдрөө. Одоо яах вэ? Тэр мөн шоронд нь очиод хэвдэж байгаа. Чи чинь яасан амар хүн бэ? Чамайг шоронд оруулчихад би юугаа бодож суух юм? Энэ чилсэнтэй хүрдээ. Энэ авшаас би яах гэж мөнгө зэвэлээ вэ?
Өнөөдөр нөгөө бадрах чинь дахиад хэрэг явсан. Би нэрээ чамд даван сахихаа мартчихжээ. Одоо айгуул бол дэлгүүр хаацсан да. Өдрөө. Чи өнөөдөр хэдэн төгрөгтэй ирсэн бэ? Нэг их олж базаасангүй дээ. 1000 төгрөгтэй ирлээ. Эдэж ухасаач хэтрэхгүй юм да. Машин угааж өрөө дарна гэдэг чи цангууны үйл юм даа. Бадрах ирээд байн шаналгаад байдаг. Сэндэрэгч тайлыг чи нэг юм нуусан тухай яриад байсан шүү. Очиж уулздаг юм билүү? Хүдрээ хайчих нь вэ? Хүй хүдрээ. Хоолоо идэл чи. За энэ ч одоо юун хин шиг хариулсан вэ? Вэ чи хин бэ? Би байна. Би байна. Оо хүдрээгүй юу? Энэ орой болсон хойно юу хийж яваа юм бэ? Ишс. За. Сос. Цаа. Ма. Аваач байгаа юу? Байгаа. Энэ царай зүсний байж байгааг өрөнд орсон хужааш яцраа. Муу дүү чинь өрөнд орсон хужаа болж дуусаад байна. Би өрнөөс болж хэдэн халдар төгрөг нүдэнд үзэгдээд галзуурхнэ. Бүр шөнч унтаж чадах юм байлаа. Өргөө бол баян, өвчнгөө бол жаргал гэдэг үг биш үү? Тэгээд хэдэн төгрөгний өртөө юм бэ? Ой. Алгаж чадалтайсан хүмүүс чинь туслах юмсан. Толгой цогтойноос илүү гарахгүй байгаад бид мэдчихдэг яах вэ? Сэндэрэгч минь. Заримдаа би өөрөө хэдэн төгрөг олддог юм бол хүн алхаас буцахгүй санагдах юм. Хойш чи цоггом. Юу ярина юм чи? Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг юм. Хойш. Мөнгөтэй болж ч болох юм шүү. Шүтэг. Чи ер нь хэр зэргийн шүтэлтэй хүн бэ? Шүтлэг гээд байх юм байхгүй. Би ч ер нь бор бац талын хүн шүү дээ. Хөөс. Ханаа бүрлээч ч юм шүү. 13-аараа дүүрэн алт мөнгө. Хоёр чин сэтэрч их шахсан сүүжин аймаг. Амаараа дүүрэн алтын шүттэй. Болго минжинд хөлбөрч шүр сууд болсон. 5 гудамжны тамжид гэж тийм цоотой хүүхэн байсан байхгүй юу? Тэгээд тэр хоёр дундаас нэг хүүтэй. Хүүн хэрэг тариад шоронд орсон. Муу эцэг нь хүүгээ бодсоор угаад бодлогоос орсон. Тэгээд тамжид авгаа хүү нөхөр хоёроос хойш гэрээсэж толгоогоо цугуулах байсан. Тэр л барахтай бол үүдээс тайлж өгөхгүй шүү. Үтэгэд яасан. Тэгээд яах юу байх вэ? Нөгөө халигд байсан аалт мөнгө, шүр сууд, булга минж тэрчүүдтэй хэл амандах алтын шүдний хүртэл газрын гаваар орсон юм шиг алга болчихсон. Тэгээд би бодохтой. Тэр юмаа нөгөө эргэж ирээгүй хүүхдтэй өөх гэж ийш тийш нь хэлсэн болов уу гэж бодоод байгаа юм. Ямар ч л байсан тэр хүн гатгч нь авч явж чадав. Тим чадалч байх. Тэгэхээр би энэ хашаан дотор л байгаа гэж бодоод байгаа юм да. Тэр хөрөнгө байна штэ. Өнөөдрийн ханшаар 20 сая. Айгүй бол
30 сая ч хүрч мэднэ. Тийм их хөрөнгө байхгүй. Айгуул энэ хашаан дотор л байгаа баг. Хашаан дотор байхгүй бол байшин дотор л байгаа да. Хөдөө чи тэр их хөрөнгийг олчих юм бол ихчтэйгээ хуваалцах. Хөдөө чи тэр их хөрөнгийг олчих юм бол ихчтэйгээ хуваалцах. Тэрч болно л доо. Гэхдээ алаагүй баавгын арьсыг хуваалцаад яах вэ? Эгч минь тэр цагт нь болно үстэй. Хөдрээ. Хөдрээ. Яна. Яасан бэ? Зүгээр үү? Чи яаж байгаа юм бэ? Зүгээрээ. Айгаа хийчихээ. Өч өнөөдөр яагаад юм ирэх вэ? Манай цалин буугаад манайхан бүгдээрээ амарчлаа. Өө цаа. Чигээд ирэх ирэхгүй юу? Чи одоо орон гэрээ болгочихсан юу хийж байгаа юм бэ? Юу их вэ? Энэ мө оромжоо нэг мө застдаг юм уу санаатай л. Угнч засвар хийхээр болчихсон. Гэхдээ одоо тэгээд материал нь байхгүй юм чи яах юм бэ? Би чи ядахтаа энэ цаасыг яах гэж буулгасан юм? Болно дөө болно. Юу болно гэж. Чи нэг л биш. Баянга. Чимнэ өндөр ямар хөөрхөн харагдаж байна вэ? Алив.
шиг байна. Юу яриад байна? Яасан? Юу? Юу? Миний найз доктор зоочсон. Би яг зоочилсан. Талиа чи яхааргүй миний нүд харагдсан. Юу? Хүч нэрэлж. Юу эсвэл чи зүудсэн. За. Эсвэл надад тэгж бодогдсон юм болов. За. Тэта. Бүдээр. Бүдээр. Ивэн бажга царай зүсинтэй толт. Цао. За тэгээд юм олдох шинж байна уу? Мэдхгүй. Юм байж болох бүхэл газрыг онгочлоо. Юм байдгүй. Таны хэлдгээр өгч минь үгсэн жавгансан бүгдийг идчихсэн байлгүй дээ. Тэг ямар гэж хагалж үзэхтэй биш. Байхан ч байгаа да. Чи бит хоёр л олохгүй л байна да. Энэ хашаанд л ямар ч л байсан байгаа да. Энэ хашаанд байдаг юм бол би заавал олно. Юу болов? Яс. Бинга. Дахиад сүнс эргээд байна штэ. Ямар амир юм бэ? Юу эргээд байна? Дими балаа юм бод. Тэрэнд идчихээ. Хүн ч төлөхгүй. За тавшир. Үгүй. Сая гинт. Далигаж сууж исэн юм байна. Хаа юу вэ? Ямар амир юм бэ хүсрэ. Яагаад юм? Оюнка ингээд байдаг. Нэрэн тэр чавганцсан сүнс нэргээд байгаа юм болов. За байц. Нэрэн
газар тэмдэг тавьсан байж болох юм. Өнөөдөр бас нүгэлтэй халуунаа. За яаж олон шанс байна уу? Ямар ядаргаатай юм бэ? Байсгийг л асуух юм. Өдөрхөө. Чи чинь олцоод муу ихтэй молгонхулж байгаа юм биш үсттэй аа. Харин ядарсан надаар дог хийгээд шулуу хөлөд байгаа юм биш үү? Юу л одоо далд хийцэн байсан ч яа. Ой. Ингэж ярих юм бол энэ ашаа байсан чи миний. Энэ далд байдгийн бол миний хэл гэсэн. Тантай заавал хуваацаад гал байхгүй байх шүү. За. Өдөрхөө. Орснуудаа чинь эви. Их чинь наргиж байна. Энэ хүч. Хай бүрсө хорцоосч. Яллахгүй царайтай. Тэгвэл сэн дэрэгчтэн ч бас нэг нохой зам бий дээ. Авгаа чинь бас л оройтхонтэй ирэхгүй шиг байна. Хөө химдээ. Их чинь хоолой нэгэдэг үү? Тэгж. Нарийн бичгийн даргын ажил гэдэг чинь хэцүү төвөгтэй ажил юм шиг байна. Муусан дарганаар нь татж чангаах гэдэл. Орой үдэш болохоор үнсэж өнгөлөх гэн. Юу холта? Манай уянгач тийм юмд орооцдохгүй л дээ. Хэцүү хүн болохоор. Тэгтэл дарганараасан айн. Хэцүү дээ. Нарийн бичгийн дарга гэж. Аратал тосч байсан. Ганц хүүдээ нэг их хүнтэй сайтай юм үлдээсэн юм шиг байна. Тэгээд л тэр жаад үлдээсэн юмда сүнс нь хордод байгаа юм байна л да. Юм хүмүүс нэг хордод байхгүй гайгүй үстэй. Ерөн сэтгэл чин эвгүй байвал нүүхийг бодоорой. Хэрвээ нөхөр чинь юм хум хайгаад байвал бойло гэж хэлээрэй. За, энэ арцаар утаарай. Аршаа.
сайхан байх шиг байна л гэсэн. Чи ер нь заавал тэрүүгээр яах гэдэг юм? Өдөр мэндэ битгий тийм ямар оролдоод байл та. За, найз нь оролдохгүй. Найз нь ер нь гом юм хийдгүүг чи гэдэг шүү дээ. Өдрөө. Хоёулаа ер нь эндээс нүүл яасан юм бэ? Нүүгээ тааж хав тий. Би л танаа тагж очихгүй. Үгүй яах вэ? Айлын өрөө ч юм уу дотороор хөслөөд сууж болно шүү дээ. Одоохондоо ч тийм ээ үстэй. Тэгээд чи би чамд дахиж ирж хайхгүй гэж хэлээ үстэй. Миний үгэн ч ухаантай шүү. Тэр лама Сэндрэгч та гурвын мэддэгч дээ. Хаашаа л болоо. Уянга. Өнөрийн тэр лам яг хаана байгаа гэж хэлсэн. Мэдгүй. Чи ер нь тэрүүгээр яах гээд байгаа юм бэ? Чамд битгий оролдоо. За оролдохгүй дээ оролдохгүй. Найс нь тэр ламыг зүгээр л худлаа хэлж үү үнийг хэлж үү гэдгийг шалгах гэсэн. За миний найз өглөөрт ажилтаа шүү дээ. Орж амар. Найз сайхан бол гэж би. Сэндрэгч манай авгал амдар өчиж. Тэгээд өнөө лам нь хэлэхдээ ганц хүүдийн үлдээс хөрөнгөн дээр чавуунцын сүнс навагдсан байх. Сэндрэгч эртээдийн бороотой шүн манай уянга тамж тавгаан сүнсийг харсан юм байна. Чамайг айлхан сүрдүүлээд байгаа юм биш үстэй. Харин эгч өгсөн хүний сүнс хөрөнгөндөө хорогдно гэж байх уу? Хорогдоод байна гэсэн бол байна гэсэн үг дээ. Уянгад тэр лам чухам хаана байна гэж хэлсэн бол тэрийг л мэдхэртэй байна. Бичих сүрчил лам гэсэн шүү. Ер нь тэр лам юугаа мэдхэвдээ. Манай уянга дэми юм яриа биз амын дагуулж байна. За байц. Уянгыг аргалж байгаад тэр лам юу гэж хэлснийг мэдхэртэй байна мэдв. Уянгад элдвийн гай нүүрлэхгүй байгаад. Чиний нөгөө шүтлэггүй гэсэн чи яалаа. Аагаад байгаа юм бол гуяа ганцлаад хоосон чигээрээ явж явахгүй юу? Айсан чим алгалт. Яаж байна? Яач яасан? Өдөр мэндэ юуг нэрч хайгаад байгаа юм бэ? Ямар хэрэгтэй? Энэ ёрын юм чи өвтөрт гай дайрах вэ аа? Юуг нэрч хайсан? Юуг нэрч хайсан? Би энэ орон гэрний чи эзэн бол хог навшиг янзлаг энэ аятайгаа амьдч боддгийм байх үстэй. Тантаа л үгүйч бай. Чи хизээ ийм ажилсаг болцсон юм бэ аа? Дэндүү улаарсан шунал чи бид хоёрыг яач ч мэдэн шүү. Одоо эндээс нүүе. Битгий. Битгий сажаа. Яач юм? Би ирж байна. Би хайж байна. Яач юм? Яхаа. Гэнгач ойлголтоо. Хэрвээ чи бид тэр хөрөнгийг
гэдгийг ярьж байгаа олчих юм бол чивдэг нэг мөсөн баяж шít. Тэгэх юм бол энэ мөн сүн сургацсан хашаа байшин энд хайчаад хотын төвийн тансаг орон сууцанд унаа идэх хоол өмс хөвс бүх юм бэлэн болно. Яг чи дургуцаад байгаа юм бол надад битгий саад бол заа юу. Чи тэр бурхан шашиндаа залбираад дуу хевдэж бай. Айн нүрэлдэг бол над нүрэлдэг юм байгаа үз. Би заавал өгсөн. Тал. Миний зөнөг толгой. Тэгч хүлээс юм шүү дээ. Юусэлчээд донжсэн юм байна. Цаас манай ч нэг сүмчээд. Би нэг аяг цайны суугаад орцсон гэжтэй. Хинбэ? Би байна, Сэндэр. Чи одоо яах гэж байгаа юм бэ? Аяг цааны суу гэсэн юм аа. За бай. Бошууга тэ над үдэ тайлж. Хаалхад гээд байна штэ. Хаалгаа тайлж хүлж үхтэй штэ гой. Чи одоо юу хийгээд байгаа юм бэ? За одоо хон. Энэ гадар чи яасан хүйт юм бэ? Урчин танай байшинд юм төчг найл. Вэ юм хүм төчг найл наажигнаал ямар сантай би ч асуух гэж ирэх юм. Чи ер нь намайг өөхөж үгүй юу гэдгийг л мэдэх гэж яваа үсттэй. Хаанаас та? Ма энэ аяг цайны сүү. Үе эн чи юу вэ? Ямар гоё. Чи ер нь ямар хэрэг дуртай амт юм бэ ер нь? Би ер нь гэртээ юугаа хийж сууж байна уу? Чамд ер нь ямар хамаатай юм бэ? Таны ах чинь юм ийш нь дээш нь болгоод та ер нь юу хийж байгаа хүн бэ? Би юугаа хийдэг юм бэ? Чамаа гар гэж. Алив Гарлаа. Чи яасан муухай азамтай навшоохош чи. Арган зүг боловч зүг нь биш л байна да. Чи наа таваараа хэрж ил бай. Чиний над царай зүс чи яачаа? Зэвийч. Зүгээрээ жааха ядарсан байлгүй. Чавст. Өдөржин бичиг цаасан дарагчаар аргагүй шүү дээ. Чи ийм хөөрхөн хүүхэн байж жаахан толботох яваач. Унжиж хоол явах. Намайг залуу байхад нарийн бичгийн дарга хүүхнүүд жигтэйг нь цовоо шовц хүүхнүүд явдаг байсан. Бас болоогүй. Красны Москва хангалуулна. Тийм сэргэлэн сайхан октод явдаг байлаа шүү дээ. Арга нартаа өөрхөн бочор ургуулнаа. Яшигта. Үгүй яах вэ хөрхи. Цаад бол амьдралтанд тус нэмэр болдог л байлгүй. Биш. Таны дарга чинь залуу хүн үү? Хичээлдэг хүнтэй. Тэряки.
эргүүлж байгаа бүр юм салах бодохгүй юу? Сэндэрэгч дандаа хачи юм ярьж идгээ. Гүү юу чи над өөрийнхөө өмс зүүсэн гутал хувцас харал та. Танай энийг хар юм чинь чам тайлтай юм уу? Хаартай байлгүй дээ. Хоса хараад яад. Хайрыг ямар итгэвш. Сэтгэлийг ямар өмсгөөш. Танай тэрнийг харин чинь өтөрчин бол газар ухаатай хин. Юм ирээд ч байгаа юм шиг. Юу ирээд байгаа юм? Ардгөр би өгдөө жиштэй толгой төрөө өгдөөд нойр хөдгөн сайхан байвал зүгшсэн. Сэндэрэгч таны би зүгээр үсттэй. Мэдхгүй яагаад байгаа юм. Ардгөр нойр холцчихад нөгөө талихач нүдэнд үзэгдэж байгаа юм уу? Зүудлэрч байгаа юм уу? Аашгаад болдог. Ямар амир юм бэ? Ард миний зүрд нь хий юм үзэгдэж харагдаад байгаа. Тэгээд би нэг ламд үзүүлсэн чинь гэрт чинь нэг юм байна. Битгий оролдорой гэжсэн. Чи тэгээд энэ тухайга хүдэрт хэлсэн үү? Хүдрээд ч хэлсэн л дээ. Тэгээд тэр лам чинь тэр юм хаана байгаа гэж хэлж байна? Мэдхгүй. Гэхдээ нэг юм байгаа гэсэн. Тэгвэл тэр хүн чинь хөрөнгөндөө хорогдож байгаа юм байна. Айгүй бол та нар ч хорс болж мэднэ. Чи эндээс элчин цогтах хэрэгтэй. Энд байх хэрэггүй заа юу? Болиулахаар байхгүй юу? Байхгүй. Чамайг хараад байхад жирэмсэн юм а да. Айгүй бол чамдч гай болно. Тэгэхээр чи эндээс хурд яв. Зайл. Бүр дээдийн зэрэгээр хорлогдсон ийм хүний чинь ямар ч лам бурхан ерөөсөө шашин шүүтлэг ямар ч юм хэрэггүй. Чи ойлгоо? Чи зүгээр хурдхан шиг л явж үз. Чи тэгээд уурлаадлах юм. Чи битээр яаж бадрахыг өрөөд арах юм бэ? Миний найз ойлголтоо ирж байгаа багсах юм олчих юм бол чи битээрт хэрэгтэй биз дээ. Үгсэн үний сүнс гэдэг чинь үлгэр домогтол гардаг болохоос биш. Чи битээр тийм юм тохиолдож байгаагүй биз дээ. Ирж хайхгүйгээд амлаад байсан чинь яасан? Би үнэндээ хайж байна. Айснаасаа болоод шүнч нойр хүрэхгүй штэ. Хүдрээ. Чи алисууд надад хайргүй болцсон юм уу? За уянга. Чиний хэр бол найз нь ирэхгүй. Над итгээрэй найз минь. Найз нь ирэхгүй. Тэгвэл хоёулаа зугаалгаар явах уу? Юун зугаалах хэзээ? Өнөөдөр манай захирлын төрсөн өдөр над руу унаа явуулчих гэсэн. Хоёулаа явъя тэхүү. Найз нь тийм ээ баха. Би тэнд дэшэд юу өмсөх юм? Юу ч өгөх юм блэ? Харин миний найз өөрөө яваад ир. Би харин гэрээс их адил байж бий. За явъя л да. Миний шагналын мөнгөөр юм бэлтчихэж штэ. Найз нь хуцаж юм билээ. Юу шагнал вэ? Оо нэрээ би мартцсан байх штэ. Манай компани намайг 100,000 төгрөгөөр шагнасан. Баян газар юм да. Одоо
Хой залуу. Хой. Унаа. За. Юу гэдэг анцаараа суугаад байна. Би очихгүй байсан. Яах вэ зүгээр. Нэр юм бэлээ. Халигч. Үгүй. Баяра. Энэ компани менежер. Өөр юу хийх вэ? Өө би багангийн баг шүү. Одоо тэгээд хичээл амлах чаад тэгээд гэр зураал байж байгаа шүү. Одоо ч тэгээд хүн өөрөө юм ихсэл болохоор болчтой. Харин тийм би ч одоо бодох юм. Өөрөө юм эрхлийг ихлээр даанч ажил болдохгүй. Ажил болдог болчих. Ажил хийснээс чи компьютер сонирхдаг. Өө сонирхно. Тэр цаарын их ууйд гаргүй зугаатай идэв байл шүү. Манай нэг найз ажлуудыг бодвол заавал сигач үлээ, мигач үлээ нэг юм байдгийг. Тэрийг байх юм бол би хүүхдүүд тоглуулаад юм биш үү? Тэгж яагаад хөгжилтэй дадаа шүү Түш. Тэгвэл чи ч одоо компьютер чи байх нь шүү дээ. За. Тэр тоглоомч яах вэ? Түш. Чамаг өгөн би компьютер мэддэг бол ажилд авах санаа байсан. Тэгтээ чиний тэр сигач нь биш шүү заа юу. За. Дараа тэгээ уулзъя. Танай чимэг байсан. Түр анхаарда нааш тахыг хүсэж байна. Эстэ урдын төгс би нэг найзтайгаа тааралдаа. Найз байна бага ангийн баг. Тэгэхээр би ажилд авах санаатай чи компьютер сонирхгүй гэж асуулаа. Тэгсэн чи юу гэж хариулсан гэж? Тэрий чин би мэдээ. Манай найз футболдоо Сегач болоо гэж зөндөө тоглоулдаг гэж байгаа даа. За тэгэхээр бүгдээрээ бага ангийн багш нарыг компьютер мэддэг байныг өргөцгөөе. Энэ нэг нормалсан юм чинь. Манай уянгагийн нөхөр юм гинлээ ш. Юу гинэ? Харин тийм үү дээ. Харин үүш. Яаж тоосон юм боо? Харин юм.
Байна. Зүгээр та санаа зовлтгоо. Тийм цаадуудаа байна гэж хэлж. Зүгээр. За танд баярлалаа. За баяртай. Санаа зовлтгоо. Хүдрээ. Чи яаж ийна? Яаж солиорч байгаа юм? Юуг нэрч хайгаад байгаа юм? Ямар хэрэгтэй юм? Чи ирж хайхгүй гэд амтад ийсэн яасан? Болол та хүдрээ би чамаас яаж гуйх юм бэ? Энэ байшинд чинь яаж штэ. Надад аимшигтай санагдчих. Ямар амир юм бэ? Энэ бүзрийн байшиндаас явъя та хүдрээ нүүдэг. Би нүхгүй. Би хаашааш нүхгүй. Би тэр алтыг заавал олно. Мэдүү? Би алгатаа болно. Би заавал. Чи хайч нь уу? Би явлаа. Хаашаа? Тэр баян захирал руу гоо. Хоёулаа эндээс холт идэхүү. Энийгээс битгий. Би чамд Би одооч нь хоёулаа эндээс хамт явъя. Би энд байж чадахгүй нэ хүдрээ. Уйха. Шитэр тэр машинаас Явъя та. баяж. Хүдрээ. Батан мэдүү. Та хоёр чинь аваа өвтөө идэгсэн. Ягаад тэр нэг гомдооч? Гомдоо хор байхгүй. Гар хүрчээд. Яаж байгаа манд вэ? Хизээ тэрв? Урж тэрээрээ. Залуу байх чинь алийг тэргэд юм бэ? Цусаа гатал зодтолдоод тосоо гатал тэрвэрлдэг юм. Али бос. Очоод авъя тэр. Бос. Очоод ирэхгүй үстэй. Ирэхгүй яадгийн бэ? Ирэхгүй яадгийн. Ирдгийг мэдүү? Очоод юу ч гэж хэлэх юм байгааг. Үгүй юу ч гэж хэлсэн яадгийн. Хайртай бол аяандаа дүүч нь урсаад гараад ирнэ. Али бос. Бос. Али бос. Босооч бос. Үгүй тэгээд ирэх болов. Ирнэ. Ирэхгүй тэр юу н хайчт юм бэ? Их чинь сайхан хоолойг та хоёр хүлээж. Бос. Цамс. Төргөл. Үгүй тэгээд яг ирэх байгаа. Ирнэ. Босооч. За. Амчил хэрэгтэй. Цаагц. Хаана байлаа? Оо за. Юу вэ? Юу вэ? Та хөргөн. Харьд юм уу гэдэг. Тэгвэл Суу. за шиг. Ийшээгээ яаж явдаг юм бэ гэж бодож ирсэн. Хөө чи ч одоо ийм гоё тэрэг хизээ тавч. Даргын жолооч болчоо. Ийм орой тавдаг хэрэг гэдэг. Манай дарга гэж нэг нарийн бичгийнхаа дарагтаа заваар сая л нэг юм тарлаа. Нарийн бичдэг. Нэрээ уянгач. Компани нарийн бичгийн дарга лөө. Тий. Үдээд штэ. Компанийнхаа эзний үртэл унтж байгаа да. Юу ч. Та юу хийж байгаа юм бэ? Чин Юу хийж байгаа юм бэ? Тэрнийг хэлээд. энэ дор холхон гүйлтэд ахарна өөрийн хог гэж. Эцэг удаа юу шүү? Нэр. Энэ ходор
байтугай зам байхгүй мэдээ. За юу хийж байгаа хайлж. Яа үнэ. Энэ дор нэг юм чаага. Үнэ. Юу? Оюутгаа ууцна. Ууцна. Ууцх гэж явж байгаа замдаа нэг мөн авштай тааралдаад бүр сэтгэл өмсчихлээ. Намш чигчтэй. Харин ч уулзсан сайн боллоо. Чис таныг хөөдгөө заваа хүн юм да. Өмнө хоёлаа алцаа дэмтэлээд хатаг юм уучих. Байгаа юм. Цаг яваад ирв. Энэ хүн би үтсэндээ. Хайч. За минь дахиад нэг ууч. За юу вэ? Өгшин маргас ингээ явлаа. Чи мэдж байгаа шүү дээ. Нөгөө мөнгө хүүнээсэд $2500 болсон шүү дээ. Өөртөө хүн өдөлтгөө гэж. Уурын өчөлж зүгээр юм байна шүү дээ. Амсгаа. Өдрөөгөө хой. Мухарат нүгөө. Өх хэрэгтэй байдаг байхгүй за. Өгч өстой байдаг за өш. Амсгаа минь өш. Чи одоо хэдэн дөргөний хойноос өгөх нь үү? За бүр дургу аа. Чи одоо намайг дандаа гуйлагч явна гэж санаа юу? За тэгээд. Яатгэ. Би тэрий ч төлчнөө. За төлөхдөө бүр 3 нуглаа төлчин. За юу аа? Та юу аа? Яа, та 3 нуглаа төлчих үү аа? Өш. Та юм шавар байж байгаа. Авгаад ирээ нийлүүлж төлж чадахгүй заа юу? Өш аа? Чи яд хасан өчөлтэй чи аа? Чи хасан өчөлж чадахгүй ч юм өш чадахгүй байхгүй юу ба? Ой. Мөн бэ чи өш. Шалдургүй өчлөө шүү аа. Өш. Чи хитэн чинчидэг баха. Яах гээд. Тэгвэл
Би чиний өрийг Эрдэнэсээр дүүлчих. Юу гэнэ? Цацаага авдаг. Наадах чинь хэд хүрэх болов? Энэ үү? Энэ үсрээд нэг 500 мянга л болох бах та. За чи битгий удлаа ирээд хэлт. Наадах чинь чиний өрийг дагад хангалттай үргэлжсэн. Тэм биз дээ. За ав. Авал та. Харин ява зарчих тэр. Яг нарих юм болоод ирээ. Ядарч байгаа тус улсын айцлагаж яг наригнаа. Чичээр Эрдэнэсээс авчихсан биш үстэй. Чи одоо юм яриад та. За. Атгахш. Найз нь одоохон заяа. Сэр. Батар. Татарч. Аюу вэ? Яс та. Аюу. Энэ хоёр залуу бүгдийг аавна гинэ. Хөөч. Өмнө нь одоо юу ахав тий? Би чамд байдгаа бүгдийг нөгөөд л өрөө татсан шүү дээ. Би чи юм ойлдоо. Чи найз нь тусуулах гэж явчих чи одоо. Надад юу ахав тий? Чи юм муухай зан гаргаж надад юу ч байхгүй. Чи байгаа шүү дээ. Би чамд байхгүй гэж хэлээд байна шүү дээ. Тэгээ байхгүй. Байхгүй. Байхгүй хөөш. Чи яах гэж? Байхгүй. Чи чамд байх. Маш яа юу? Маш би чамд байхгүй гэж хэлж штэ би чамд байхгүй. Над байсан бол би гаргаад өгнө штэ. Тийм биз дээ. Над байхгүй үгүй. Би чамд дээр байдгаа өгөөд тэгэл байхгүй. Бүгдийг аавна гэдэг шүү дээ чи. Жилд тэгтээ би шат байхгүй ч гэдэг би байхгүй. Би байсан бүгдийг гаргаад би гаргаад тавиад бүгдийг өгч штэ. Тийм биз дээ. Над байхгүй. Би байсан бол би танад гаргаад өгнө штэ нэрээ та. Үгүй чи батаргаа биш. Үгүй чи найзаа Замтраа хаа. Алтаа чихгүй наад хуруу чи нэг айдас ч юм гэж мэдээр аа. Алтаа. Найзаа. Би байсан бол чаад гэж явах шаргад ирсэн шүү. Ямар гимээс юм бэ? Нэс. Миний хурог тастаа.
жарах болно. Чамд юу хүн байна гэсэн үг. Чам зогч нь уу?
Аля сэндэр нэртэсэндээ. Миний алдыг өгөөч. Юу? Чи өгөх болоогүй юу? Өгөх хүнд алт хэрэг болдгүй штэ. Сэндрэгч. Алтаапмаар байна. Аля сэндэр нэртэсэндээ. Чи Миний алдыг өгөөч. Алтаапмаар байна. Миний алдыг өгөөч. Дамждагч. яачаа. Сэндэрэгч гээд өглээд байдгүй лөө. Арта манахаас өмхий үнэртэй байгаа. Шалан доороос өмхий үнэртэй байгаа шүү. Бадвал бэлчрээ биз. Заяо. Биявта. Жарна. Ишүү. Бурханы авралаар хүрээд ирлээ. Ямар сайхан тамир болоод дээ. Ээж нь хүүгээ мөн чих саналаа да. Амьдалт чинь хэрэг болно гэж жаал зураа үнтэй юм амтдээсэн чи. Мөнхси гараа. Мөрөд минь хүрцэн. Одоо миний амьдлын хамыг зөв гаргаж авдаг юм шүү. Ээж нь хэлийгсэн юм хэлж санааны намарлаа. Harılığın oldu yavş debi, hangay
Дэби